шүүхийн шийдвэр гарчаад байхад хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй байгаа хүмүүст хүлээлт хариуцлагатай холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох гэдэг байгаа байхгүй. Энийг бид засгийн газраас гэр бүлийн хууль өргөн бариад их хурлд хил засгийн шийдсэн гэ ажлын хэсэг байгууллагатай явж байгаа юм. Энэ дотроо энэ асуудлыг нь шийдэх боломжтой байгаа юм. Засгийн газар бол хүүхдийнхаа тэтгэлгийг төлдөггүй шүүхийн шийдвэр гарцсан хүүхдийн тэтгэлгээ төлдөггүй хүмүүсийн өмнөөс татвар төлөгчдийн карманаас хүүхдийн мөнгөний өгнө гэж би байж болохгүй гэж үзэж байгаа. Тэр аав ээж өөрөө хариуцлага өргөх ёстой шүү дээ. Тэрнээс бусад татвар төлөгчид энэ тэр үүргээ биелүүлдэггүй хүүхдээ умартаж хайж явсан тэгээ мөнгөний өгдөггүй хүмүүсийн мөнгийг төлдөг ийм сан байгуулна гэж энэ концепцийг бол засгийн газар дэмжихгүй өгөөд гэр бүлийн хууль дээр бол ийм концепц оруулж ирээгүй юм. Тийм учраас ийм үүрэг даалгавар одоо шууд хэлэхэд авмааргүй байна гэсэн нэгдэх санал.